Шинэ булган мөрийн хөтөлбөрийн шатар дэд хөтөлбөрийн хүрээд аймгийн 2016 оны багийн болон хувийн үнэмлэхүйн аврах шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд сум бүрээс болон булган сумаас шалгарсан багууд өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа. За аймгийн засаг даргын шинэ булган үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг болох шатар хөтөлбөр хэрэгжээд 4 жил болж байна. За 4 жил болоход бол жил болгон багийн аврах шалгаруулах тэмцээн хийж, за Булган аймгийн үнэмлэхүйн аврах шалгаруулах тэмцээн, за хүүхдүүдийн дунд бол 500 хүүхдийн шатрын тэмцээн, за 1500 хүүхдийн шатрын тэмцээн, за өнөөдөр бол бас багийн аврах шалгаруулах тэмцээнийг тус зохион байгуулж байна. За өнөөдрийн тэмцээнд бол 16 багийн нийт 80 гаруй тамирчид оролцож байна. За маргааш бол үнэмлэхүйн аврах шалгаруулах тэмцээн явагдана. Үнэмлэхүйн аврах шалгаруулах тэмцээнд бол одоо бас 100 гаруй тамирчид оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгöd байна. Шатрын аврах шалгаруулах тэмцээний хувийн үнэмлэхүйн аврах 55-аас 65, 65-аас дээш насны эрэгтэй эмэгтэй ангиллаар зохион байгуулсан байна. Багийн тэмцээнд давагд орж ахлагчтай Булган сумын Ахмадын баг төрүүлж, Удаах байруудад Хүрлбаатар ахлагчтай 1-р бүрэн дунд сургуулийн баг, Бадамсүрэн ахлагчтай Сайхан сумын баг орсон бол эмэгтэй үнэмлэхүйн аврагаар 1-р бүрэн дунд сургуулийн багш Тамирчин Булган чимэг, эрэгтэй үнэмлэхүйн аврагаар Ахмадын багийн Тамирчин Дичин, 55-аас 65 насны хувийн үнэмлэхүйн аврагын эмэгтэй төрөлд Бүрэг хангай сумын Тамирчин Дэлгэр сайхан, Бүрэг хангай сумын багийн Тамирчин Натчин баяр, 65-аас дээш насны эмэгтэй төрөлд Ахмадын багийн Тамирчин Болохгүй, эрэгтэй төрөлд Ахмадын багийн Тамирчин Дичин нар тус төрүүлсэн байна. Би ч одоо 60 гаруй жил толж байна. Тий. Одоо Булган аймгаас юунд 5 аймгийн бүсийн тэмцээнд 60 онд орж Хөвсгөл аймагт тэгээд төрүүлээд улсад очиж тоглож явлаа. Тий. Тэрнээс хойш ер нь тэгэл шатраар нь тасраагүй дээ. Одоо энийг бол одоо аймгийн маань засаг дарга айгүй сайхан арга хэмжээ авч одоо булганчуудынхаа оюун ухааныг хөгжүүлэх үйл ажиллагаанд одоо их сайхан хувь нэмэр оруулж ингэж байгаа юм байна гэж баярлаж цундаа. Булган сумын Ахмадын баг тамирчид багийн аврагаар 3 жил дараалан тэргүүлж шилжин явах цомыг өөрт хадгалахаар болсон баяртай мэдээ байна.